Техник технологийн шинэ эринд хүн бүрийн мэдээлэл утас компьютер зэрэг төхөөрөмжөнд хадгалагддаг болсон. Гэвч тэдгээрийг эмх цэгцтэй хадгалж ялган ангилахгүйгээс хэрэггүй давхарсан файл мэдээлэл нэмэгдэж захим хог хаягдал үүсэх шалтгаан болж байна. Одоо бид чинь Gmail-ийг түгээмэл ашигладаг. Тэгэл одоо таны багтаамж дүүрлээ 93-98% боллоо гэл улаан гэрэл асаал одоо сануул. Тэгэхээр бид нар эндээс чинь одоо хаана фото зурган файлууд байж идэг, дүрс бичлэгэн файлууд байж идэг. Эднийг дор нь бид нар ашигласныгаа шуурхаа устгаж байхгүй бол түүнээс аваад бид нар зөөврийн хард дискэндээ хадгалах нь миний бодлоор хамгийн чухал санагддаг. Захим хог хаягдал үүсэхгүй тулд байгууллагууд хэрэгжүүлж болох үеч аргыг танилцуулъя. Ажлын байрны эмх цэгц буюу тухайн хийж байгаа ажил үүргийнхаа эмх цэгцтэй байдлын мэдээллийн урсгал түүний шийдвэрийг бол маш одоо цэгцтэй оновчтой зохион байгуулах юм заашгүй хэрэгсэл шаардлага гарч байгаа. За энэ хэрэгсэл шаардлагын нэг түүх хэрэгсэл бол ялцчгүй одоо имэйл хаяг имэйл рүү одоо мэйл бичих, түүний гомдол, санал, тэр мэйл дээр байгаа одоо ажлын төлөв гүйцэтгэлийг бүрэн дүүрэн хийхин тулд маш шуурхай ажиллах. За хэрэггүй одоо мэйлүүдийг л дор нь устгах. Мэйлүүдээр бол дор бүрнээ одоо тэр юуныхаа ажилтнуудтайгаа хамтын ажиллагаа буюу тэрний гүйцэтгэл үр дүнуудыг төлөвлөх ажлуудыг бол заашгүй хийж явж байгаа. Мэйл хаягуудаар тохироонууд хийдэг. Энэ дээр бол маш чухал одоо албан мэйлүүд буюу яаралтай хариу өгөх мэйлүүдтэй тохируулга хийдэг байхгүй, системээр тохируулга хийдэг. Нөгөө өнгүүдээр ялгадаг маш яаралтай түргэн хугацаанд одоо асуудлыг шийдэх тийм мэйлүүд ах юм бол мэйл нь өөр өнгөөр гарч ирнэ. Асуудлыг шийдсэн мэйлүүд нь болохоор ногоон өнгөөр тэгээс суллах хэрэгцээтэй шаардлагагүй одоо нөгөө хог хаягдлууд гарах юм бол энийг хог хаягдлын систем рүү гээд нэгсэндээ мэйлийнхэн системээр боловс тэр тохируулгыг бол дэд төсдөрөө тохируулга хийж байгаа. Захим хог хаягдал нь байгальд сөрөг нөлөөтэй. Их хэмжээний өгөгдөл хадгалах, дамжуулах нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, нүүрс төрөгчийн ялгарлыг өсгөн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг. Эмх цэгцгүй байдал гэдэг маань нэрийн одоо ухаан өмнөх ижил нэртэй файлаа үл анзаарч, системчилж, архивлж одоо документ үүсгэж, фолдер үүсгэж хадгалаагүйгээс л ижил нэрээр одоо хадгалахаар өмнөх нь устдчихдаг. Эсвэл хайсан материалуудаа буруу хуулж авснаас болоод кат хийж авснаас болоод алдах тохиолдол зөндөл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө ажлын байран дээр жишээлбэл үйлдвэрлэлийн байрны, офисын байрны 5S одоо тийм ээ системчлэн ангилж ялгаад төрөлжүүлээд тэгээд одоо ангилж ялгад төрөлжүүлсэн файлуудаа одоо хаана хэрэгцээгүй файлуудаа одоо материалуудаа устгадаг хэрэгцээтэйгээ ойрын гар дээрээ авдаг өдөр тутмын багаж материалаа бараг кармалаа явдаг сардааныг хэрэгэлдэг материалаа тавиур лангуун дээр хаяг адресжуулаад тавьдаг. Ингээд энэ 5S гэдэг энэ чинь өөрөө л ажлын байрны эмх цэгц. Тэгээд одоо нөгөө бүх аюулгүй байдалтай чинь холбоотой шин. Мэргэжилтнүүд захим хог хаягдал үүсэхгүй байх нэгэн гол арга бол мэдээллээ эмх цэгцтэй хадгалах гэж үзэж байна. Таач бас амьдралдаа хэвшүүлээрэй.